Шүлэг минь, шүлгэнд би дурлсан юм а. Шүлэг минь харин аялгуунд жолоогүй тэмүүлж дурлсан юм а. Шүлэг аялгуутайган би сэтгэлдээ мянган жаргалтай байдаг юм а. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дууны шүлгийн зохиолч Дашторжийн үр цайх. За би 1980 оноос эхэлж дууны шүлэг бичсэн. Тэгээ яагаад ингэ дуу урлах дуртай болсон гэхээр миний аав ээж ажилчин хүмүүс мөртлөө хавьяастай хүмүүс байсан. Аав нь нэглэхэн хөөрхөн дуулцдаг, гармон хөгжим тоглодог, шүлэг уншдаг, их урт урт найргалууд хийж бидэнд уншиж өгдөг. Их айлын хошин зонтой, тийм хөгжилтэй сайхан хүн байлаа. Ээж маань ажилчин хүн байсан хэдий ч бас их хөөрхөн дуулцдаг, их шооч алиа. Ер нь бол баг үндсэндээ жүжигчин хүн байсан гэсэн үг. Тэгээ би ийм сайхан хөгжилтэй сайхан гэр бүлд өссөн, урлах дуртай, хөгжилтэй сайхан гэр бүлд өссөн маань намайг дуу урлах дуртай болгосон байдаг. Нөгөөтэйгөр би 1960, 1970, 80 оны дуунуудыг сонсож, дуулж өссөн. Энэ дуунуудыг би хүүхэд байхдаа, залуу байхдаа, гонхтаа, баярлахтаа дуулж, дуу гэдэг ямар сайхан хүчтэйг, ямар сайхныг мэдэрч, дуу ерөөсөө хүнийг цэнгэн жаргуулдаг юм байна, цэнгүүлэн жаргаадаг юм байна, соён гэгэрүүлдэг юм байна, ухааруулдаг юм байна гэж бодоод сэтгэлээс гарсан, амьдралаас гарсан хэдийн шүлгэн дуу болох гэж би тэмүүлдэг болсон. Тэгээд бичсэн хэдийн шүлгэн дуу болохгүй хөгжмийн зохиолч төр очихдоор маш сайхан аялгау хийгээд өгөхөр нөгөө дуундаа урамшаад бүр сүүлдээ дууны шүлэг бичих орхотой болоод тэгээд 50 дууны шүлэг бичсэн байна. Энэ дууны шүлгүүдээс 30 дуу маань дуулагдаж 20 дуу маань дүрстэй болжээ. Тэгээд дууны шүлэг бичнэ гэдэг бол маш их гэгээлэг сайхан үйлс. Яагаад гэвэл дууны шүлгэнд сайхан бүхнийг багтаадаг. Муу юмыг бол зөөлөн үгээр сургаж, ухааруулж бичдэг. Тэгэхээр дууны шүлэг гэдэг бол одоо дууны шүлгэнд хайр, инэрл, ухаарл, сургаал, ерөөл бүх юмнууд орж тийм тэднийг багтааж бичдэг учраас дууны шүлэг бол их гэгээлэг сайхан үйлс. Нөгөө талаар дууны шүлэг бол бүхэл бүтэн амьдралыг багтаадаг, бүхэл бүтэн арманигч багтаадаг гэдэг. Тийм учраас дууны шүлэг бол маш их гэгээлэг сайхан учраас би дууны шүлэг бичих дуртай. Хойшиж ч гэсэн одоо өшөө олон дууны шүлэг бичих тийм хүсэл эрмэлзэлтэй л байгаа. Үр цайх бид нар чинь бүр багын шахуу залуугийн найзууд. Ер нь бол өөрөө юмч хүн байхгүй юу. За тэгсэн мөртлөө дууны шүлгэнд бол маш сайн. Ямар ч та тэр нь одоо мэрэгжил ер нь дууны шүлгийн мэрэгжил гэж байдгүй шүү дээ. Ер нь хүн аяасаар авчдаг. Хүний дотоод сэтгэлээс одоо илэрч гардаг тийм зүйл учраас мэрэгжил амархан. Би яагаад ийм яриад нэхэр өөрийн шүлгэнүүд тийм өөрийн гэсэн хэллэг нэрээ өөр яг л ийм хайрцагтсан байхгүй их өөр хайрцагтай хэллэг нэрээ өөр гэдэг. Тэгээ би бас хайрцагтай хүн даа гэж бодож байдаг байхгүй. Жид өргөхдүүдийн 16 5 6 оны үеинд байх манай мөнгөд чинь ер нь удааг байсан баг шүү. Сүхбаатар сард шинхэн дуулж ясан тэр үеийн дуу. Анхныхаа концертын дээр миний ээжээс өрөөлөх тогтоолж ирсэн. Шүлэг чинь бас хэллэгтэй байхгүй. Ардын хэв шинжи эсвэл одоо манай ган очир энтрэх шиг шууд орчин үеийн ярианы хэллэг эсвэл ийм хүнд баваг лавсрын ахих шиг тийм үү аим хүнд ийм философитой тэр шүлгийнхаа утгаснаа суулж аян гардаг. Тэгээд дуучна тийм стилийн дууч жанрын дуучин дуул гэж ингэж ургаж гарч ирдэг үү. Шүлгийн хараад би мөнгөтэй болох юм байна гэдэг. Тэгээ өнгөтэй манаар ийм дуу хийгээд тэр чинь яг ардын дууны манаар одоо дээхэн үед манай лувсангийн давтарж байгаа бичдэг байлээ шүү дээ. Тим гинэхөө ийм гинэхөө хөө гэдэг авсан бол дуун ардын дуунд дуу маш хэвтэйхэн тийм ардын уламжлагдж ирсэн тийм дууны шүлэг байхгүй. Тийм хөөтэй ишлэлтэй тийм холбоотой шүлэг гэсэн ийм зүйл.
Тэгээ би мөнгөтэйгээ сонгож явал дуучны хоолой сонгох тэр тембэр сонсогдно гэдэг бол дуу хийхэд маш их төхөмтэй. Тэгээд мөнгөт нь сайхан дуулсан. Өөр цаг хичийнхаа шүлгээр утсан авралын сэтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбаярын аялал ижидэн өргөх дуу сайхан уран бүтээлийг дуулж бид өхөн бас уран бүтээлийн сайхан зам тус ганцхан нийлсэн. За тэг хичээхээ тэр сайхан дууг би одоо дуулж за ер нь одоо ээжтэй хүмүүс бол ээжтэй дуун цэцэл өргөж одоо тэр сайхан дууны маань дуулж сонсож ээжийнхээ сайхныг бодож явдаг баха. Тэгээд бас хүмүүст нэлээдгүй хурч тэр дуу маань бас одоо ээжийн сайхан дуунуудыг нэнд багтаж түмэлний маань сонсох дуртай дуу болж хүүхэд залуучууд маань сайхан ээжтэй өргөж байвал болох юм болоо гэж тэр дуундаа би бас одоо их дуртай. Ээжийн хайрлан ашигтгүй юм болохоо энгэртэн зүгдэсний хэрэг юусан билэхоо. Явахгүй юм болохоо хандан нүдгээ дусны хэрэг юусан билэхоо хүслийн биелүүлж баярлуулахгүй юм болохоо хандан номбосан урн байгаад яах юм бэ. Шиг яросуурине хэл хайранд тань нурж байгаа дэлбэдэби чигээ хайрдан дуулахгүй юм болохоо эдгнэсэн тасарсны хэрэг юусан билэхоо энэлээ хорвот чаргахгүй юм болохоо юуэлний хөлбөрсөн урн байгаад яах юм бэ. Эжимин эгшиг яросуурине хайранд тань нурж байгаа дэлбэдэби. Шүтгэхгүй юм болохоо энгэртэн зүгдэсний хэрэг юусан билэхоо эгшиг дундаа мөнхрүүлэхгүй юм болохоо энхэн зам бүлэнд дуулж суугаад яах юм бэ. Эжимин эгшиг яросуурине хэл хайранд тань нурж байгаа дэлбэдэби. Эжимин эгшиг яросуурине хэл хайранд тань нурж байгаа дэлбэдэби.
сууж байгаа дэлбэдэн Урлагийн гавьяа сэтгэлтэн Баатар сүхийн хөгжим үүр цайхын шүлэг хайрын сарна гэж сайхан дуутай 3 жилийн өмнө тохиолоо. Ингээд энэ бүсгүй ийм сайхан дуу байна. Та дуулж өгөөч гэж санал тавьсан. Тэгээд би эхлээд жоохон санаа зовж илаа, хичээлээ. Би хайрын сарна гэж дуулах юм. Тэгээд одоо ийм нас тогтсон нас намтай хүнд нэг хайрын сарна гэж дуулах жоохон ичмээр юм биш үү гэж би бас жоохон эхлээд жоохон цааргалсан. Тэгээд шүлэг аялгаа хоёр нь нэлээд сайхан хоорондоо нийсч наалцыг сайхан дуу босон санагдсан. Ингээд би дуулъя гэдээ авч дуулсан юм аа. Ер нь л эмэгтэй хүн гэдэг бол одоо ээж аваар хайраасаа ургасан. Тэгээд одоо инхрийлэлт нь өсөж бойчсон. Тэгээд бас одоо эрдмийн далайд бас сарнаа мэт ургасан гэдэг хүний амьдралыг одоо бичсэн гэж одоо би хувьдаа бодож баярлаж явдаг. Өөр цайх яруу найрагчтай би нэг хамт олон болж нэг сургуульд ажиллаж байсан. Тэр үеэс таньж одоо мэдсэн. Гэхдээ тэрнээс өмнө өөр цайх яруу найрагч маань миний ихч ариунатай 10 жилийн нэг ангийн оюутан сурагч байсан баг. Тэгээд 10 төгсөөд амгаахан дийдэд ороод эмч болсон. Эмч хүн юм байгаа. За өөр цайхын шүлэг яруу найргийг би уншдаг л да. Тэгээд хөөрхөн шүлгнүүд бичсэн байдаг. Тэгээд тэр шүлгнүүд нь дандаа хөгжмийн зохиолч тэр очиод ая болоод ингээд дуу болоод амилсан байдаг. Тэгээд та яагаад одоо ингээд эмч мөртлөө ингээд ийм сайхан шүлэг яруу найр бичдэг юм бэ? Их авьяастай юм байна гэд хэлэхэд гоо яах вэ одоо их чинь өөрийнхөө одоо амьдралаас урган гарсан одоо бодол санаагаа ингээд бичдэг. Тэгээд тэрийг аваад хөгжмийн зохиолч тэр очихлоор айгуу сайхан ая хийгээд өгдөг юм аа. Гэхдээ миний тэр яруу шүлгийг маань ерөөсөө ингэж засаж масгүйгээр ямар ч үг өгүүлбэрийг ингэж засгүйгээр шууд ингэж ая хийгээд өгдөг. Тэгээд ая нэх сайхан ая хийсэн байдаг болохоор би бас урам ороод тэгээд цааш нь тэрийг дуулуулъя, амьдруулъя гэд ингэж цааш улам хөдлөм мөрлөөд явдаг юм аа гэж надад нэг ярьжсэн. Нэг өдөр над руу уцаар яриад их чинь өөрийнхөө нэг дуунд клип хийж байгаа маа. Тэгээд миний дуу нэг клипний зурганд орооч гэд хэлс санал тавьсан. Тэгээд тэр дууны би хайрын сарна гэсэн дуу байсан. Тэгээд тэр дууг нь сонсоод үзэхэд үг аялах нь айгүй гоё сайхан санагдсан надад. Тэгээд би дуртай зөвшөөрөө тгийгээд дууныхын клип нь орсон. За тэгээд өөр цайхын их чихээ би одоо ямар зан чанараас үлгэр дуурал авдаг гэхээр маш одоо уух хөдөлмөрч зүтгэлтэй заавал үр дүнд нь хүрдэг. Тэгээд их шулуухан шудраг
сарнэ би хүрийн их шиндэ сэтгэлд хайлыг уйралын сарнэ би үжим сэтгэлдээ ухаан ардын ховтон сарнэ би үртийн дундаа үжирч ухаанчдаг мөн сарнэ За миний хувьд бол анх би сурагч насны дурсамжгээд дандаа сургуулийн сурагчийн багшийн алдрын магтан дуусан тийм хуучны гоё дууг сэргээж албан ёсны эрхтэйгээр бас тийм цомог гаргаж тоглолтоо хийсэн. За мөрөөдлийн зүг сурагч насны дурсамжгээд за тэрхүү тоглолтыг маань анх үрцээ их цайхаа их үзээд өнөхөр бас гоё таалагдлаа тий гоё сургуулийн сурагчийн насны гоё бидний тийм сурагч ах гоё оюутан насыг бодоод болсон тийм дуунуудыг ингээд сэрээд дуусна баяр хүргье гэж надад анхaalдаад санал тавьсан юм л да. Тэгээд өөрөө би эрүүл мэндийн оюутан ангаахын оюутан багтаа бас нэг сургуулаа бид мартахгүйгээд дууны шүлэг бид нэр оюутан багтаа зохиогоод тэр төгсөлтнэрээ дуулж ирсэн юм аа. Тэр дуугаа чамаарыг сэргээж дахин шинжилж дуулах гэсэн юм аа гэж санал тавьсан. Тэгээд би за тэрийг бас залуу уран бүтээлчтэй тэгээд дэмжиж энэ сайхан ус бүтээлээс хамтран ажиллана гэсэн санал тавьсан дээр бас айгүй сайхан хүлээж авч тэгээд бид нэр сургуулаа мартахгүй гэдэг дууг нь анх дуулсан. Тэгээд түүнээс хойш үр цагч манаас нэлээд олон шүлэг бичсэн. Тэгээд дууны олон сайхан шүлгүүд бичсэн. Тэгээд олон уран бүтээлчтэй ингэж хамтарч хийж байгаа. Тэгээд уран бүтээл нь бол бүтээлээ нэгтгэх цомог болох цаашлаад ном болох энэ төр нэлээд төлөвлөгөөтэй байгаа гэдэг нас над дэлэн талангаас хэлжсэн л да. Тэгээд тэгсний үндснээр бас би бас уухгүй тэр хөдөлмөрчсөн олон жилийн тэр бүтээлийг нь бас айгүй үнэлж тэ тэр дараагийн нэг алдраач охин мэн гэсэн тэр шүлгийн сайхан хүлээж авч за би энэ дээр ч бас нэлээд ажиллаа сэтгэл гаргаад ажиллая тэ өөрөөс дуулээ дээрээс нь бас видео клипийг бас хийгээд үгүй зохиол дээр нь ажиллаад үгээд би бас тодорхой хэмжээний дэмжиж гэх юм а тий хамтарч тэгээд тэр бүтээлийг хийсэн байгаа. Тэгээд тэрхүү видео клипийг бид хүн Сэлэн аймгийн Баянгол сум руу явж зөний тэр сайхан гоё өдөөгийн малчин байлын ахуйг харуулсан. Дээрээс нь тэр охиноо гэр мэдээж хүн болгоны огтоо дөрөв хүүхдүүд ийм сайхан мэдээж гайхамшигтай өмнө зүйл юм аа гэдгийг бас харуулах үүднээс бас тэрхүү зохиолын тэр клипэнд бас тусахыг зорьсон. Тэгээд тэрхүү клипэнд бас манай охтууд бас тоглосон байдیں۔ Тэгээд өөрөө санал тавьжсэн. Манай бас охтууд чинь сөөрхөн байна. Дээрээс бас чи охтуудтайгаас хамтарч дуран бүтээлээ хийдэг юм чи бас охтуудаа гоё тоглуулад ингээд энэ бүтээлээ хийчээ гэж санал тавьсан дагаас энэ бүтээл манаас бүтсэн түүхтэй. Тэгээ сайхан бас бүтээлсэн гэж бодож байгаа хүмүүс аюу амсайтай сайхан гоё урамын өгж байгаа. За алдраа жоохон охин дууны шүлгийг манай үр цагч зохиож за тэр шүлгээ барьчиж Монгол Улсын гавьяд жүжигчин дууны бас нэрт мастер тийм ээ. Өөрөө бас дуулчин дээрээс нь хөгжмийн зохиолч Жулангуу гавьяд манаас хөгжмийн зохиосон тийм бүтээл болсон. Анх би бас сонсоод аялгауг нь сонслоо тий. Сайхан үнэхээр бас гоё сэтгэл хүрсэн юм бодогдуулсан. Үнэхээр бас тэр дэж охин хүүхдийг үнэхээр гоё инхрийлсэн. Өөр ирэхгүй мэдээж хүмүүхэн л хайр өгсөн гэмээр тийм сайхан хүүхдтэй аялгаутай байсан. Тэгээд тийм учраас энэ бүтээлийн сайхан хүлээж авч хамтран ажилласан. Тэгээд мэдээж чулуу мэдээж дээрээс нь дуртахад бол мэдээж Монгол төмний хайртай тийм сайхан уран бүтээлч надад хүртэл хамтдаа биш ангийн нөхөд илүү тийм нэг дуугаа бас надад чулуугаас бэлгэжсэн юм. Зэрэг багтаа.
Тэгээд бас тэр мундаг одоо хүний гайхамшигтай аялгуурсан тэр дуугаас үлээдэн авч мэдэх хүн бас одоо дуун сурах ч юм одоо ер нь бол одоо тийм сайхан бүтээл хийсэндээ бас туйлын баяртай байдаг. Эндонез шүлгийг ээж минь 1997 онд бичсэн. Сайхан шүлгэнд нь Монгол Улсны баялаач үжигчин шулуун байхгүй их гоё айлгуур хийсэн. Тухай дуугаас хожоод касетанд бичээд заахаа 3 дашин бүтээлтэй болцсон. Ингээд алдаад манай дээр сонсгоч байсан. Тэгээ сонсоход бол ээж минь бүхэл сайхан хайршин гэсэн их гоё ингийн хөвгтэй нандин аялгуудаа хүн болгон сурахад амарх их гоё байсан. Тэгээд би ер нь ээжийнхаа шүлэг бүтээлийн хамгийн анхны сонсогч нь гэдэг. Ийм хувьтай бол хүн болгонд олдохгүй. Би өөрөө азтай өмж болдгийг. Энд дөө хааж гисэн би анхны сонсогч нь. Дууга маань Монгол Улсын гайж чинь бямжаа ахын их гоё дуулсан. Он цагийн уртад дууны бичлэг муудаа дахиж шинжилсэнийг нь дуучин Хөрлөтөр их гоё сэтгэлээсээ дуулж олон түмний хүртэл болгосон. Ээж маань уран бүтээлгээ төлөө их тууштай явдаг. Халангууд нь харанхуй шүнж байсан. Дуу уран бүтээл төрцөн гэх юм бол тэр сочи сонсох гээд бүх цаг заваа амьдрал хаваа зориулдаг. Хөрөнгө санхугаа өөрөө дагаад клипэнд өртөлтөө ард нь камер хөл бараад явчих нь. Тэгээ нэг л мэтгэл гоё бүтээлтэй болсон байдаг. Нэг л мэд гоё клип гарсан байдаг. Дууны хадлаа тэгж их тууштай явдаг. Ийм гоё шин чанарт уран бүтээлч хүн бол хүн болгон байхгүй ихгүй нандин чанар гэж боддог юм. Тэгээ ээж маань энэ сайхан зохиосон доо хүн үртэй жи болгоны амд нь аялгаж айлгэрт хөөх шиг нэмэх сайхан бүтээл болсон гэдэг сэтгэл хангалуун явдаг. Ээжтэй уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Миний сайхан ээж урд насч даан жаргаад эрүүл мөхөж их олон бүтээл нэгээрээ гэж хүсье. Аллаг хонгор үрминэ амьдрди минь утгаг учир алдрааjan охин алдрааjan охин тэнгэр энхри балчир үрминэ эрхэм нандин аадчарга эрх томоби ахын ми тамоги ахын минь хүсэл хари минь шүтэн хөөрхөн болбра үрми За би хөгжмөн зохиолч Магсар Живгоотой нэг сайхан дуу хийхээсэн гэж бодож явдаг байсан. Тэгэл 20 оны намар Аянг студид
Ерүүлд гэж нэг авьяастай залуу байдгийн тэдний студид орсон ч санаандгүй магсарж байгаа сууж идгийн. Тэг би тантай нэг сайхан дуу хийх юмсан гэд ярьсан чинь тэгээд чи шүлгийн энэ студид авчираад өгчих гэсэн. Тэгээд би ер нь бол дууныхаа өөрхийн бичсэн шүлгэнүүдийг бүгдийг дуу болгочихсон байсан. Тэгээд ер нь бол дуу хийх шүлэг байгаагүй. Тэгээд дахиж шүлэг бичих шаардлага болсон. Тэгээд бодоод явсан. 20 оны 100 Зусангаан бороо орсон. Тэгээ бүр нар гараасаа гэж хүн болгон хүсээд би ч бас хүсээд тэгээ байж л удаан орсон борооны дараа нар гарах сайхан гэдэг шүлгээ мөр орж ирсэн. Тэгээ бодож ирсэн ерөөсөө нэг шүлэг болгоё гэж бодоод. Тэгээд шүлэг болгоё гэж бодоод биччихэл борооны дараа нар гарахаас бүр сайхан юм хүний амьдралд байх ёстой гэж бодоод тэр нь юу байх вэ гэхээр ерөөсөө хүний амьдралд байх хамгийн сайхан юм бол эрүүл байх гэдэг. Тэгээд удаан орсон борооны дараа нар гарах сайхан гэдэг шүлгэндээ орсон сайхан гэдэг үгийг бүгдийг нь оруулъя мөр болгоно гэж бодоод тэгээд эхлээд эрүүл байх нь чухал гэдгийг сонсон юм чинь тэндээс эхлээд эрдэнэт хүмүүст эрүүл байх сайхан их шиг яруу дунд уйлж амьдрах сайхан эрхэн үйлсийн төлөө завгүй ажиллах сайхан эргээд бүтээснийг харахад аз жаргалтай сайхан зөндөн сайхнаас зөвхөн инэл сайхан олон сайхнаас онцгой инэл сайхан гэж ингээд нэгдүгээр удаа биччихээд нөгөө дуу бичих санаа төрсөн шүлэг мөрөн дөрөвдүгээр удаад нь оруулаад ингээд дөрвөн бадаг шүлэг бичээд тэгээ магсарж угаад өөрт нь өхөн зүйтэй гэж бодоод студид аваач өгöd очих ч юм уу хизээч уулзах юм билээ гэж бодоод тэгээд уцаар ирсэн чинь эмнэлэг твчих гэсэн. Тэгээ эмнэлэг дээр нь очиод шүлгээ өгсөн чинь магсарж байгаа. Хөө ямар сайхан шүлгөө гэж байгаа. Тэгэхээр нь бүр их баярлж байгаа. Ер нь дууны яруу найрагч хүний хамгийн аз жаргалтай баяр баясгалантай үе бол эцсийн шүлэг хөгжмийн зохиолчд таалагдах үед. Тэр үед бол маш их баярлдаг. Тэгээд магсарж байгаа шүлгийг нь аваад 2-3 хоногийн дараа ирээ гэсэн. 3 хоногийн дараа гэрт нь очсон чинь хачин гоё аяг хийсэн байсан. Тэгээд л энэ дуугаан ганцхан гавьтар дуулсан юм төвхтэй. Би өөртөө хэгчтэй бол за нэг 3 жилийн өмнөөс танилцсан. Өөрөө анх одоо энэ зөвхөн инэл сайхан гэдэг энэ сайхан дуу ийм сайхан дуу шүлэгтэй тэгээд урлагийн хавь зүтгэлдэн магсарж байгаа одоо аялгууг нь хийсэн маа гэдэг надад энэ сайхан уран бүтээлийг барьж ирсэн. Аялгуу шүлгийн хувьд бол маш сайхан тийм өвөрмөц тийм энгийн тийм сайхан одоо шүлэгтэй тийм сайхан дуу байсан. Тэгээ үнэхээр одоо шууд надад таалагдал би тэгээ дуулыг зөвшөөрсөн. Би софт студийн буяа маань одоо хөгжмийн найруулгыг хийсэн. Ер нь бол эмнэлгийн салбарт ажиллаж байгаа ажиллаж исэн хүмүүс бол ер нь энэрэнгүй нэг өслийн тийм гоё сайхан сэтгэлтэй тэг мундаг тийм хүмүүс байдаг л та. Тэгээд уран бүтээлд нь ч гэсэн энэ байдал бас их нөлөөлдөг. Хөтлөлцөөд явах сайхан өчнөө мөрөтэй байлаач ханяан уучлах сайхан мөрөө нэмэгэн сэтгэлээр устдаа туслах сайхан өгөөмөрийн жин байхад үйлс бүтэнчтэй сайхан зөндөө
Өвгдөө бүхэн авэж шүтг сайхан үгс сургаал ухаардаг залуус байх сайхан уйд бахархаа үдээд фиг сайхан үнэн чи шударга явахад цагаан мөртэй сайхан зөндөө сайханаас зөвхөн сайхан адам сайханаас онцгой нэг сайхан удаан орсон борооны дараа наран гарах сайхан уулзахыг хүссэн хүлээлтийн дараа учран зодгох сайхан алдаж явахад ухааруулсан үг бүхэн сайхан тутаж байхад туссан хүний дэм сайхан зөндөө сайханаас зөвхөн нэг сайхан адам сайханаас онцгой нэг сайхан зөндөө сайханаас зөвхөн нэг сайхан адам сайханаас онцгой нэг сайхан За би нэг хөөргөний тухай дуу бичсэн гэж бодож байгаад хөөргөний тухай нэлээд их судалсан. Тэгээ судалж байгаад хөөргөний тухай шүлэг ütсэн. Тэгээ шүлгээ бичээд байгаад адил 2005 оны өвөл филармоны гадаа Ганбаттай тааралдаад тэгээд би нэг юм хөөргөний тухай дуу шүлэг ütсэн тантай хамт дуу хиймээр байна гэд тэгсэн чинь тэгдэг маргааш шүлгээ аваад ирсэн. Тэгээ маргааш шүлгээ аваад очсон чинь өө ямар сайхан шүлэг вэ. Гэхдээ энд нэг мөр солихгүй болохгүй юм байна. Гэсэн тэр нь юу гэхээр машины үнэтэй хөөр гэж бичсэн байсан. Тэр тоймоо очирхуугаа бас нэг тийм шүлгэндээ чулууны тухай шүлгэндээ бичсэн байсан. Машины үнэтэй хөөр гэж чулуу гэж бичсэн байсан. Тэгээ тэр мөрөө солиод өгсөн чинь Ганбат ая хийхээр бас нэлээд хэдэн жил болсон ая бодож байна гэл. Тэгээ тэр хооронд би хөөргөний шүлгийг дахиад сольсон. Ягаад гэвэл хөөргөний тухай би зөндөө судалсан учраас хөөргөний тухай сэдвүүлэх маш баялаг юм байна лээ. Нэг байтугай дуу хийхээр байсан. Тэгээд дууга шүлгээ дахиад сольсон. За тэгээд энэ хөөргөний тухай шүлгэндээ би юу хэлхийг зорьсон гэхээр зүгээр нэг үнэтэй чулуу бариад хөөрглөөд байгаа тийм баян тансгийг харуулсан, чамин тийм асуудлыг харуулсан юм ерөөсөө биш. Нэгдүгээр хөөрг бол манай Монголын ард түмний өв соёл болсон. Хоёрдугаар яахын тулд хөөргөлдгөн гэдгийг би оруулж өгсөн. Хөөргөлнө гэдэг бол ерөөсөн аз жаргалтай сайн сайхан байгаа үед л хөөргөлдөг. Ухаан дардынхаа зан заншлыг, уужим сайхан өгөөмөр сэтгэлийг, аз жаргал амар мэндийг, аштын сайхан эрүүл энхийг, эв нэгдэл, итгэл нөхөрлөл тэр бүхнийг л ерөөсөн харуулахын тулд хоорондоо хөөргөлдөг. Ер нь амар мэндийн бэлтгэл гэдэг талаас нь бичээ гэж бодсон. Тэгээ хэрвээ одоо тэр айл ууй гашуу болсон байх юм бол тэр нэгдүгээр хөөргөлөхгүй, хэрвээ хүн хөөргөлөх юм бол тэр толгойтой үнэрлэнэ. Би яаж ч явна. Манайд ууй гашуу боллоо гэсэн тийм дохио. Учираас тэгж өгдөг тийм ёстой. Тийм энэ утгаар нь би хөөрг дууныхаа шүлгэнд энэ бүх юу утга санаа гişингэхийг зорьсон. Нөгөө талаас бол маш олон хөөргөний нэрийг дурдж байгаа. Энэ нь бол яг хүүхэд залуучуудад танин мэдүүлэх зорилготой. Нөгөө талаас ийм их сайхан үнэтэй сайхан эрдэс чулуу байдаг юм гэдгийг ойлгуулах гэсэн ийм зорилготой бүх зорилгоо бол шүлгэндээ багтааж бичих зорьсон. Тэгээ хөөрг шүлгэнд маань Монгол улсын урлагийн гол төлтөн Монгол улсын филармоны уран сайхны удирдагч Ганбат маань сайхан аялгүй хийж өгсөн. Өөрөө бол бас хэдэн сайхан дуутай, сайхан уран бүтээлч ийм сайхан дуу хийж өгсөн ингээд баярлаж явдаг. Тэгээд Ганбат маань дуугаан Мөнхбаатараар дуулсан. Мөнхбаатар маань сайхан дуулсан. Хөөмөж
мөнх бат хоёр сайхан дуулсан. бол Баян Монгол чуулгын ерөнхий удирдаач манай Гамбах маань надад яриад ерөнхийдөө бол нэг тийм магтаал гэж хэлсэн. Би бол нийтийн дуу ерөөсөө нэг их дуулаагүй. Нэгэсэндээ зохиосон дууг бол дуулаагүй байсан л та. Энэ бол магтаал юм байгаамаа гэж хэлээд надаар бэлтгэл хийлгэж хагаад Мөнхбат гээд хөөмич манай Марийн чуулгын бит хоёроор л дуулсан. Тэгээд ерөнхийдөө бол энэ үндэсний уламжлалт энэ монголчуудын одоо энэ хөөрөг зөрүүлэх ёс, хөөрөгний тухай ямар эрдмийн чулуугаар хөөрөг хийдгийг энэ тухай өгүүлсэн ийм магтаалын одоо төрлөөр зохиогдсон байх магадaltaй ийм л дуу юм байлаа.